Барууны соёл иргэншлийн үндсийг тавьсан Грек улс. Грек улсын дэлхийд дахинд үзүүлсэн түүхэн төлөө асар их бөгөөд грекчүүдийг барууны соёл иргэншлийн эхлэл гэж үздэг. Эртний Грекийн түүх манай эртний өмнөх 2200 оноос, зарим түүхчид манай эртний өмнөх 1400 оноос эхэлсэн гэж ярьдаг ба энэ нь одоо ч хүртэл маргаантай байдаг бөгөөд бидний мэдгээр манай эртний өмнөх 800-д Спартагаас эхэлж манай эртний өмнөх 8 дугаар зуунаас грекчүүд газар дундын тэнгис, хар тэнгисийг бүхэлд нь хамарсан полис гэгддэг бие даасан хэд хэдэн хот улсууд байгуулжээ. Македоны хаант улс 400 жилийн дараа буюу манай эртний өмнөх 4-р зуунд Македоны хаан 2-р Филипп Грекийн их газрын ихэнх хэсгийг нэгтгэсэн бөгөөд 2-р Филипп ордондоо байхдаа түүний хүү Александр буюу их Александрын нүдний өмнө алагдсан байна. Өөрийн эцэг 2-р Филиппийг нас барсны дараа Македоны хаан ширээнд суусан тэрээр бүх цаг үеийн хамгийн их амжилт гаргасан цэргийн удирдагчдын нэг бөгөөд эртний Грекийн гүн ухаантан Аристотл түүнд багшлаж байжээ. Их Александр эцгийнхээ хүсэж байсан аян дайныг эхлүүлж одоогийн Анатол, Сир, Египт, Хойд Африк энэ этгийг мөн тэр үеийн Перси эзэнд гүрэн болох одоогийн Иран улсын нутаг дэвсгэрийг тус эзлэж байжээ. Их Александр хаан нас нөхчөд эзэнт улсанд бутарч түүний жанжнуудын удирдлагадор хуваагдаж хоорондоо дайтаж бутаржээ. Улмаар Ромын эзэнт гүрний иргэшээлд орж зүүн Ром буюу Византын эзэнт гүрний дор 1453 он хүртэл оршин тогтносон бөгөөд 1453 онд Османы эзэнт гүрэн буюу одоогийн Турк улс Византын эзэнт гүрнийг эзлэхэд Византын эзэнт гүрний төгсгөл болжээ. Улмаар грекүүд Османы эзэнт гүрний удирдлагадор амьдарч байсан бөгөөд Османы эзэнт гүрнээс тусаар тогтнолоо хүссэн ч амжилт олоогүй ба Франц, Англи мөн Орос улсын тусламжтайгаар 1832 оны 5 сарын 7-нд Орос болон Османы эзэнт гүрний гэрээгээр Османы эзэнт гүрний эрх мэдлээс бүрэн гарч албан ёсны тусгаар тогтнолоо зарлажээ. Улмаар одоогийн Грек улсын үндэс суурь нь тавигдсан байдаг. Грек улсын түүхэнд Аз, Африк болон Европ төвд оршиж байсан. Тийм ч учраас Грекээс гаралтай үс өнөөдөр Европ дахь бүх хэлэнд байдаг. Жишээ нь англи академи, телефон, grammar, geography, civilization гэдэг үгнүүд хэрэглэгдэж байна. Грекэд ардчлал болон улс төр, барууны философи, олимпийн тоглолт. Одоогийн дэлхийн олимп Грек улсаас гаралтай гэдгийг та мэддэг байсан уу? Анх эртний Грекийн болон Персийн дайн буюу марафоны тулааны үеэр Грекийн талаас Афин хот руу гүн дайны мэдээ хүргэсэн элчээс санаа аван марафоны гүйлд анх гарчээ. За тэр чи яг барууны утга зохиол, шинжлэх ухаан, математикийн гол зарчмууд болон барууны жүжигийн урлаг зэрэг нь эртний Грек улсад анх үүсч хөгжижээ. Мөн шинжлэх ухааны салбарт маш их хувь нэмрээ оруулсан ба жишээлбэл наран төв байдаг, дэлхий болон бусад гаригууд нарыг тойрон эргэлддэг гэсэн онолыг анх төвшүүлсэн хүн нь эртний Грекийн одоо орон судлаач байв. Усан тайрам, сэрүүлэгтэй цаг, гэрэлт самхаг, кран, катапультууд болон халаалтын систем зэрэг нь тэдний ололт бүтээлийн зарим хэсэг мэлээ. Өнөөдөр та математикийн салбарт Пифагор, Архимед болон Евклид гэдэг нэрийг олонтаа сонссон байх. Эдгээр нь Грекийн математикчид юм. Тус улсын газар зүүн байрлалаас нь ярьцгаавал Балканы хойгийн өмнөд хэсэгт орших зүүн өмнөд Европын орон юм. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 131,957 км2 бөгөөд газар нутгийн хэмжээгээр дэлхийд 97-д ордог ба хойд талаараа Албан, Македон, Булгар мөн зүүн талаараа Турк улстай хэлэлдэг. Зүүн өмнөд талаараа Эген тэнгис, баруун талаараа Ионы тэнгис, өмнөд хэсгээрээ газар дундын тэнгисээр хүрээлэгдэнэ. Грек улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсд байдаг орнуудын нэг юм. Грек улсын газар зүүн зургийг харвал ихэнх хэсгээрээ уулархаг газар нутагтайг бид харж байна. Газар нутгийн 80% нь уулархаг ба хамгийн өндөр уул нь 2918 м өндөр дэлхийн ЮНЕСКО-оор хамгаалагдсан мөн Грекийн домогт гардаг Зеус, Афродит зэрэг бурхтын гэр гэж үздэг Олимп уул юм. Грек улс нь 13 бүсд хуваагддаг ба нийслэл хот нь Афин бөгөөд бусад том утгар хотууд нь Патрас, Салоник зэрэг хотууд байна. Афин дэлхийн хамгийн эртний нийслэл хотуудын нэг ба олон мянган жилийн түүхтэй. Мөн хүн амын 40% энд амьдардаг байна. Хэдийгээр их сурвалжаас хамаарч өөр байдагч тус улсад 2000 жижиг том арал байдгаас 227-д нь хүн амьдардаг байна. Грек улсын төрийн талбайны утга учир нь зүүн дээд болон байгаа загвал маань ортодокс христийн шашныг бэлэгддэг ба цэнхэр өнгөн далайг, цагаан өнгөн далайн давалгааг бэлэгддэг байна. Ойролцоогоор 11 сая хүн амтай Грек улс нь 1981 оны 1 сарын 1-нд Европын холбооны гишүүнээр элсэж орсон ба Европын холбоо нь Европ төвийн 27 тусгаар улсын эдийн засаг улс төрийн нэгдэл юм. Грек нь Европын холбооны гишүүн улс бол мөнгөнд тэмдэгт нь евро ба нэг хүнд ногдох жилийн орлого нь $18,600 байна. Грекийн эдийн засаг нь хөдөө аж ахуй, тариалан суурилдаг ба аялал жуулчлал нь улс орны орлогын чухал эрх хөөсрүүдийн нэг юм. Жил бүр тус улсын хүн амаас илүү олон хүн Грек улсад аялал жуулчлалаар ирдэг. Мэдээж коронавирус гарахаас өмнө
Грек бол дэлхийн 3 дахь хамгийн том оливын тос үйлдвэрлэгч улсуудын нэг ба тус улсад 120 сая гаруй чидүүн жимсийн мод байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь 13 дугаар зуунаас одоо хүртэл уламжлагдсан иржээ. Грек улсын шашин нь ортодокс христийн шашин буюу үнэн наалтартын шашин ба Грек улсад нас барсан хүмүүсийг үргэлж оршуулдаг байна. Учир нь Грекийн ортодокс христийн шашинд чанарлахыг хориглодог байна. Мөн ихэнх шарлыг 5 жилийн дараа гаргаж, дарсаар угааж, газар доорх оршуулгын газарт байрлуулдаг. Энэ арга нь оршуулгын газрын эзэлсэн газар нутгийг буцааж авахын тулд анх гарчээ. Грек улсад амьдардаг хүмүүсийн 93% нь Грек үндэстэн бөгөөд үлдсэн 7% нь Албан, Турк болон бусад үндэстэнгүүд байна. Тус улс нь далайн тээвэрт хамгийн их ач холбогдол өгдөг орнуудын нэг ба дэлхийн худалдааны усан боомтын 20 орчим хувь нь мөн Европын холбооны усан боомтын 70% нь Грек улсад харьяалагддаг. Үүнээс гадна Грек улс дэлхийд дээрх хамгийн их тамхи хэрэглэдэг 3 дахь улс юм. Грек улсын арлууд болон очиж үзэх хэрэгтэй газруудаа сонирдуулъя. Корфу арал, Делос арал. Энд Грекийн домогт гардаг Аполлоны төрсөн газар гэдгээрээ алдартай. Скайрос болон Хидра арал. Энэ арал дээр хүмүүс морь ундаг ба маш чимээгүй арал гэдгээрээ алдартай. Rhodes арал. ертөнцийн эртний 7 гайхамшигын нэг нь энэ арал дээр байдаг. Naxos болон Paros арал. Энэ арлууд нь маш хүчтэй салхитай ба усан спортоор алдартай байна. Santorini арал. Цэнхэр дээвэртэй цагаан байшингуудтай энэ газар туристуудын хамгийн их ирдэг газруудын нэг юм. Patmos арал. Энэ арал дээр Есүсийн шав, Жон цөлөгдөж ном бичсэн ба хүн төрлөختийн ирээдүйн талаар бичсэн байдаг. 4000 жилийн түүхтэй Грек улсын зэвсэгт хүчин This is Sparta! Дэлхийд 2020 оны статистик үзүүлэлтээр 33-т ордог ба Европын холбооны гишүүн улсд бол хамгийн сүүлийн зэвсэг технологиор хангагдсан Грек улсын батлан амгалах салбарын төсөв нь $5 тэрбум байна. Миний бичлэгийг үзсэн танд баярлалаа.